орлолтын шалтгааныг задлан хийж өгч мэднэ. Хэрэв задлан хийхгүй бол таамаг төдий үлдэнэ. Бид гажуудсан улс төрчдийн увайгүй үйлдэлүүдийг задлан шинжилнэ. Цаад учир шалтгаан, ардах эзэн асуудал бүрийг томоор бүтнээр харах боломж олгоно. За миний гарт Монгол Ардын намын 2021 оны Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн стратеги гэх 3 хуудас бүхий монгол хэл рүү хөрвүүлсэн баримт байгаа юм. Монгол Ардын нам Солонгосын хамгийн том олон нийтийн харилцааны зөвлөх компаниудын нэг болох KPR Associates компанийг хөлсөлсөн байна. За энэ компани нь 1989 онд байгуулагдсан. За өөрсдийнх нь цахим хаягт бичснээр бол дотоодын болон олон улсын үйлчлүүлэгчдэд цогц, үр дүнтэй, найдвартай үйлчилгээ үзүүлдэг. За PR нь нийгмийн сайн сайхныг эрэлхийлж, нийтийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавихын төлөө ажилладаг гэжээ. 2012 онд одоогийн улсын хурлын гишүүн Ананд Базар Америк нэгдсэн улсын PR-чд болох Саймонд Марк нарыг хөлсөлж ажиллаж байлаа. За гэвч харамсалтай нь Ананд Базар мандатаа авсан хойноос сонгуулийн өмнөхөн ачигдаж шорон явсан. Өөрөөр хэлбэл Саймонд Марк нарын хэргийг сонгуульд гаргаж чадаагүй гэсэн үг. Харин олноо ил болсон гадны PR-ч хөлсөлж ажиллаж буй 3 дахь тохиолдол Монгол Ардын нам. За тэд Солонгосын компаниг хөлсөлсөн баримтыг бид инхүү дэлгэж байгаа юм. За Солонгосын энэхүү компанийн үндсэн үүрэг нь үл хөдлөх хөрөнгө борлуулах PR хийх юм. Энэхүү компаниг Монгол Ардын намтай үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын хатагтай Сүү Батуулт нарын хүмүүс холбож өгсөн байна. За PR компани хөлслөөд ажил үйлчилгээгээ ямар ч компани байгууллага урагшлуулж болно. Гэхдээ Монгол төрийн сонгуульд төрийн эрхэв барьж буй нам нь гадны компани хөлсөлж тэдний зөвлөгөөгөөр сонгуулаа хийх нь зөв үү? За Монгол Ардын нам өөрсдөө ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ардчилсан нам Америк нэгдсэн улсын DCI буюу нөлөөлийн үйл ажиллагаа явуулдаг компанид $50,000 төлж гэрээ байгуулжээ хэмээн буруушааж байв. Буруу зөв нь нэг хэрэг, гэхдээ өөрсдөө Солонгосын компани зөвлөгөөг яг хэрэгжүүлсэн байгаа юм. За Солонгосын KPR Associates тэдэнд 4 зүйл зөвлөсөн байна. Нэгдүгээрт улс төрийн зураглалаас хүрэлц бүхийг холдуулах, хоёрдугаарт үндсэн хуулийн эргэлзээтэй заалтыг ашиглах, гуравдугаарт ардчилсан намын легитим шин чанарыг унгаах. За дөрөвдүгээрт зарим мэдээллийг олон нийтэд зарлах хугацааг нь хойшлуулах гэсэн 4 зөвлөгөөг өгсөн байгаа юм. За Солонгосын компани дээрх зөвлөгөөг дагаж хэрэгжүүлсэн нь Монгол Ардын намынхны өөрсдийнх нь ардчилсан намд хилээд сануулад шаардаад байсан шаардлагуудын нь эсрэг болж таарч байна. Ардчилсан намч тэр ардын намч тэр ингэснээрээ ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 51-т заасан гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгууллага болон гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас хандив дэмжлэг туслалцсан авахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна. За мөн улс төрийн намын тухай хуулийн 16-гийн 7-гийн 1-т заасан олон улсын байгууллага гадаадын иргэн хуулийн этгээдээс улс төрийн нам санхүүжилт авахыг хориглоно гэж заасныг ч зөрчсөн байна. Одоо тэгвэл тэдний юу зөвлөснийг дэлгэрүүлэн уншъя. Цаг хугацааг эргүүлэн ухраагаад бодоод үзвэл яг энэ зөвлөгөөг ардын намд авсан байгааг үзэгч та олж харж чадна. Хүрэлцэх болон Монгол Ардын намын рейтингийн уналтыг зогсоохын тулд засгийн газар болон намын зүгээс шинэ найдлага төрүүлэх шаардлагатай. Цаашид коронавирусын халдвар тархах нь тодорхой тул ирж буй сорилтод шинэ дүр хэрэгтэй. Иргэдийн зүгээс 2020 оны сонгуульд шинэ залуу улс төрчийг сонгох хүсэлтэй байсан бол 2021 оны улс төрийн захиалгад бодит зүйл хийдэг улс төрчийг дэмжих хандлагатай байна. Мөн уламжлалт сэтгэлтэй их оронч шудраг улс төрч гэсэн түлхүүр үгүүд хүчтэй хэвээр байна. За энэ нөхцөлд хүрэлцэх ерөнхий сайдын ажлаас өөрийн хүсэл дээр буух шаардлагатай. За хүрэлцэхийн бүрдүүлсэн цэргийн имиждэр фронтоос ухарлаа гэх сөрөг хандлага гарах магадлалтай тул огцрох нөхцөл байдал нь хариуцлага хүлээсэн. За шудраг нөхцөл байдал тулгуурлан огцорсон байх шаардлагатай. За дараагийн ерөнхий сайдыг намын залуу лидерээс сонгох засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг
Боловсралтай залуусаар бүрдүүлвэл олон нийтийн зүгээс хүлээлт үүсгэж болно. За дахин ирэх болон ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилтийг зарлах үед коронавирусын тархалт ихэлсэн нөхцөлд өөрийн гараар удирдах шаардлага гарсан. За коронавирусын тархалт тогтворцсон нөхцөлд залууст боломж олгодог. За хариуцлага, шудраг ёс болон манлайллын жишээ болгон дэвшүүлэх түүхүүд үүсгэх хэрэгтэй гэж зөвлөсөн байна. За мөн цаашид үргэлжлүүлэн ерөнхий сайдын ажлыг хийсээр байх нөхцөлд Монгол Ардын нам болон хөрс үхийн рейтинг тогтмол уруудан унах хандлагатай байна. Тиймээс унсан рейтинг болон коронавирусын нөхцлөөдлөөс шалтгаалan сонгуулийн сурталчилгааны үеэр унсан рейтингийг дахин нөхөх боломжгүй. Харин өөрийн саналаар огцрох асуудлын хувьд хэрэгжилтийг 2021 оны 3 дугаар сараас өмнө хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн зөвлөгөөг KPR компани өгсөн байна. За яг энэ зөвлөгөөг хөрвөлсөх хэрэгжүүлсэн. Хөрөлсөх өнөөдөр ерөнхий сайдаас огцсноор миний үйл хэрэг дуусч байгаа юм шээ. Ялцсангүй залуу. Цаашдаа ч би улс орныхоо төлөө улс төрийн амьдрал олон жил явна гэж бодож байгаа. Магадгүй миний улс төр жинхэнэ утгаараа эхэлж ихийг ч үгүйсэхгүй. Харин хоёрдугаарт үндсэн хуулийн эргэлзээтэй заалтыг ашиглах гэсэн байна. За шинжилэн батлагдсан үндсэн хуулийн хэрэгжилтийн хугацаа болон 6 жилээр нэг удаа сонгогдсон гэх заалт нь одоогийн ерөнхийлөгчд хамаарах үг нь ойлгомжгүй байгаа. За энэ нөхцөлд үндсэн хуулийн цэцээр маргаан гаргах шаардлагатай. За энэ маргааныг Монгол Ардын намын зүгээс гаргах боломжгүй. За засгийн эрхийг дангаар барьж байгаа болон тус үндсэн хуулийг батлах ажлыг Монгол Ардын намын дийлэнх улсын хурал батлан гаргасан. За Ардын намын зүгээс гомдол гаргах нь хүчээр дайрч байгаа сэтгэгдэл үлдээх олон нийтийн хүчний тэнцвэрийг бий болгох хандлага төрүүлэх боломжтой. За тиймээс энэ гомдлыг хүн намын зүгээс гаргах нь хамгийн тохиромжтой. Хүн нь Улаанбаатар хот болон боловсралтай иргэдийн дунд дэмжлэгтэй байгаа бөгөөд ерөнхийлөгч Баттулгын эсэргүүцэгч бүлэгтэй ижил сегмент юм. За тиймээс үндсэн хуулийн цэцгийн бүрэлдэхүүнд ерөнхийлөгч Баттулгыг шууд дэмжих түүний томилсон гишүүд байгаа тул үндсэн хуулийн цэц дээрх маргаанд ерөнхийлөгчийн талд шийдэгдэх магадлалтай. За тиймээс үндсэн хуулийн цэцгийн гишүүдээс хугацаанд дууссан гишүүдийг эргүүлэн татах, шинээр томилох зэргээр үндсэн хуулийн цэцгийн бүрэлдэхүүнийг шинээр бүрдүүлэх боломжтой. За үндсэн хуулийн цэцгийн маргааныг ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн нам эслүүд оролцох эсхээ илэрхийлэх хугацаатай тааруулах нь хамгийн ашигтай гэж зөвлөсөн байгаа юм а. За үүнийг хэрэгжүүлж чадвал сонгуулийн уур амьсгалыг төрүүлэхгүй барих ерөнхийлөгчийн зүгээс сонгуулийн сурчлагын мессежүүдийг гаргуулахгүй гацаах боломжийг бүрдүүлнэ гэж хэлсэн байна. За энэ зөвлөмжийг Ардын нам мөн л хэрэгжүүлсэн нь амьдрал дээрх баримтаар нотлогдож байгаа юм. Харин 3 дугаарт ардчилсан намын легитим шин чанарыг унгаах. 2020 оны улсын хурлын сонгуульд ялагдл хүлээсэн ардчилсан нам одоо хүртэл намын даргагүй байна. Намын дүрмийн дагуу намын дарга Эрдэнэ улс төрийн хариуцлага хүлээн намын даргаас буун үр гүйцэтгэгчээр тувааныг томилсон бөгөөд орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлаас шалтгаалan намын даргын сунгааг хойшлуулсан. Хэдийгээр ардчилсан намын мөрдөгдөж буй дүрмээр Эрдэнэ намын дарга биш ч одоо мөрдөгдөж буй бүртгэлийн тухай хуулиар 2017 онд бүртгүүлсэн буюу албан ёсны бичиг баримт дээр бүртгэлтэй намын дарга нь Эрдэнэ хэвээр байгаа. За Эрдэнэний хувьд нийгмийн хамгаалалт хөтөлмөрийн яамны сайд байх үедээ эрх мэдлээ урвуулан ашигласан өөрт давуу байдал үүсгэсэн хэрэгээр шалгагдаж байна. Мөн ардчилсан намын нөлөө бүхий лидерүүд албан тушаалын хэрэгээр хорих ял шийтгэдэд байгаа бөгөөд ардчилсан нам дотроо энэ асуудлуудад Баттулгыг буруутгах хандлагатай байна. За ардчилсан намын үндэсний бодлогын хороо болон их хурлыг 2021 оны эхний сард багтаан зарлан хуралдуулах шин даргаыг сонгох ажлыг эхлүүлэхээр зарлаад байна. За Эрдэнэ нь Баттулгатай илт дайсагсан байр суурьтай байгаа. Бүртгэлийн тухай хуулийг үндэслэлбэл Эрдэнэ ардчилсан намын дарга хэвээр бөгөөд өөрийн байр суурийг баталгаажуулж чадвал ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд Баттулгыг дахин дэмжихгүй байх магадлал өндөр. Эсрэг талд Баттулга болон түүнийг дэмжигчид ардчилсан намын удирдлагыг Эрдэнэт өгөхгүй байх шаардлагатай тул ардчилсан намд дотоод зөрчилдөөн үүсэх боломжтой.
Сонгуулийн өмнө дотоод зөрчил үүсэх тус намыг олон нийтийн өмнө сул харагдуулах сонгуулийн үеэр боломжит дэмжлэгийг авахуулахгүй байх боломжтой гэж зөвлөсөн байгаа юм. Ингээд бид цаг хугацааг ухраагаад хараад ажиад үзвэл энэ зөвлөгөөч хэрэгжиж чаджээ. Харин дөрөвдүгээр тэд олон нийтэд зарим мэдээллийг хойшлуулж өгөх гэж зөвлөсөн байгаа юм. За Батулгын нийтэд танигдсан ажлууд, тэтгэврийн зээл тэгэлсэн болон хятадд хонь хандвалсан ажлуудыг нэрлж онцгойлон нэрлсэн байна. За ерөнхийлөгчийн хамгааллын газрын хэвлэлийн багаас төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой сурталчилгааны нэвтрүүлгүүдийг бэлдэж эхэлсэн. За мөн Америкийн нэгдсэн улс болон Солонгос улсуудтай стратегийн түншлэл байгуулах ажил амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд санамж бичгүүдийг 2021 оны 4-р сард байгуулах төлөвтэй байна. Олон улсын терроризм, мөнгө угаах гэмтгэрийн эсрэг байгууллагын дэмжлэгтэйгээр Монгол Ардын нам болон ардчилсан намын нөлөө бүхий гишүүдийн үл хөдлөх хөрөнгө болон данснуудыг царцаах ажил эхлээд байгаа бөгөөд энэ асуудлаас шалтгаалan үндэсний хэмжээний томоохон компаниуд олон улсад байршиж буй хөрөнгүүдэд худалдаалах татваргүй бүсүүдэд байршуулсан хөрөнгүүдэд татах ажиллагааг эхлүүлээд байна. За одоогийн байдлаар олон улсын гүйлгээгээр 350 гаруй сая доллар Монгол руу татагдсан байгааг Монгол банкны хяналт шалгалтын тайлангуудад тусгажээ. Эрх мэдэлтнүүдийн гэмт үйлдэлийг илрүүлсэн ганцхан тодорхой жишээ дурдахад тодорхой албан тушаалтнуудын 4 их 80 орчим төгрөгийн мөнгөн дүн бүхий гэмт хэргийн шинжтэй үйлдэлүүдийг илрүүлээд байна. Худлаа амлалтаа биелүүлэхийн тулд бас олон нийтэд төрөгдүүлсэн худлаа мэдээлэл бол өгч болохгүй гэж үзэж байгаа. За эдгээр ажлуудыг Батулга ерөнхийлөгчийг сонгуулийн гол сурчлагаа болон ашиглахаар бэлтгэж байна. Бусад улс орнуудтай харилцаа нь ерөнхийлөгчийн бүрийн эрхийн хүрээнд хийгдэх ажилд бол зогсоох боломжгүй. Авилгатай тэмцэх газар болон Монгол банкнд хоригдлогдож буй мэдээллүүдийн нийтлэгдэх хугацааг 2021 оны 2-р улирал хүртэл ухраах шаардлагатай. Мөн 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр цацагдж байсан Батулга офшор данстай гэх мэдээллийг дахин цацах хэрэгтэй. 2021 оны ерөнхийлөгчийн сонгуулиар Батулга 30 гэр бүл зарлах офшор данстай асуудлаар сенсац дэгдээх нь тодорхой учраас өмнөх мэдээллийг дахин сэргээх нь энэ төрлийн мэдээлэлд иргэдийн зүгээс итгэх итгэлийг унгаана гэжээ. 2020 оны 12 дугаар сарын 24 KPR and Associates хэмээх энэхүү дүгнэлтийг Монгол Ардын намд өгсөн байгаа юм. За ингээд харвал энэхүү 4 зөвлөмжийг Монгол Ардын нам биелүүлсэн. Үзэгч та дүгнээд үзээрэй, бодож тунгаагаад үзээрэй. Монгол улс тусгаар улс. Төрийн эрх барих сонгуулийн стратегийг гадны компани боловсруулж, эрх барьж байгаа нам нь худалдан авч дараах зөвлөмжүүдийг нь хэрэгжүүлсэн байна. Монгол тусгаар улс уу? Улс төрийн задлан нэвтрүүлэг 13 дахь дугаараа үзэгч танд хүргэлээ.